Хаурах. За сайн байцгаана уу? Учрал. Сайн байна уу? За сайн байна. За. За сайн байна уу? Сайн байна уу? За худалдаа 8-аас дажгүй юу? За сайн байна. Сайн байна уу? Шинэ. Сайн байна уу? За худалдаа 8-аас дажгүй юу? За. За өглөө 4-5-аас хойш шүү. Тий 4 дахь. За. Ямар үнэтэй байна ах нь? Одоо хоньны бах одоо 21.8 ямар 17 м. Одоо олон цаг гастар ингээд манай бидний орлого 30 энэ жилээс хүмүүс ирэхгүй. Жоохон юу байна. Жоохон гүйлгээ тааруул. Тайл аймгаас ирсэн. Тондоо. 23,000. Тунгагийн хойд нот мохот 21-тэй байна тий? 21-тэй. 21.8 ямар 17. Улуузаар нь зарна шүү дээ. Улуузаар нь зарна шүү дээ. Бүүн зөөс. Та хизээ ирсэн? Хэдийг зараад байна? Одоо өнөөдөр нэг 40 гаруй 20 юм байна. Өглөө хэдээс хойш суцж байгаа? Өглөө 4 гэж орж ирэл тэгэл 4 цаг. 4 өргөл. За сайн байна уу? За сайн байна уу? Өчигдөр би нэг юм хэлээ. Би энэ доктор явж байна. За. Өндөр настан байна. За. Энэ махны өндөр их өндөр байна. Бидний тэтгэр хэд байгалаа. За хүмүүн дөрөв энд явж байгаа тэр тусам энэ махны энэ үнийн аястай нэг жоохон өөрчлөлт хийгээ жоохон бодлогоодсруулж байгаа. Бид нар амьдрахад хэцүү байна штэ. Тэтгэр хэдвүлээ. Тэгээд дөрөв энэ таарлаа. За хүмүүн захих юм хөгцүүлийг энэ махны үнэ одоо мах Өхрийн мах чинь нэг 35 40 байгс бай. Хоньны мах нэг 25 6 700 бас нэг 20 нэг 25 600 мянга байгс бай. Бид нар амьдрал хүнд бай шүү. Та тэтгэр хэд авдаг уу? Би тэтгэр хамгийн доод хэмжээ 769. тий. Та ямар ажил эрхэлж ийсэн? Би яг хуваараа одоо ингээд тэтгэртэй гарсан байна. Урд нь би төрд байсан. Одоо ямар ажил эрхэлж ийсэн уучин? Урд нь ямар ажил эрхэлж ийсэн? Тэтгэр хийчихсэн. За. Одоо тэгээд ингээд цагтаар ингээд байж чинь. Би одоо тэтгэврийн шинжил хийх гээд ажиллаж байгаа. За. Тий. Тэгээ та бол хэдэн он тэтгэврт гарсан? Би чинь одоо 2017 онд гарсан байна. Таны тэтгэврийг сая 400-аас бодсон уу? Тийм бай, тий. Тэгээ бид нар тэтгэвэр бодох аргачлалыг өөрчлөнө. Тэгээ дээрэс нь энэ тэтгэврийн одоо тань шиг олон жил хөдөлмөр эрхэлсэн тухайн үеийнхаа одоо цалингаар тэтгэвэр бодуулсан байгаа иргэдийн цалин 18 оноос хойш 2 сая 400-аар бодсон юм бил. Түүнтэй дүүцүүлэх гээд ингээ ажиллаж байгаа. За. Тэгээ махны үн дээр бас нэг тодорхой арга хэмжээ авах гээд би өөрөө явж байна. Сайн байна мэнэ хөө. Ингээд одоо энэ зургатаар харж байгаа байлгүй энэ өчигдөрхөө ингээд бид нэрийнхээ махыг одоо иддэг бид нар ч махгүй одоо өрсөд өгөх юм шүү дээ. Тий. Тэгээ биднийхэн төлөө ингээ явж байгаа нь баярлж байна. Хөөдөө ажлын амжилт хүсье. Таны шийдвэрийг хүлээгээ сууж баярлалаа хөөмөн. Би ярьсан үгүй. Би бас Монгол улсын иргэн тэтгэврийн хүн байгаа. Тэгээд таны ажлыг аюу санаа засгийн газар маш их дэмждэг бид нар иргэний хувьд тийм үү. Тэгвэл энэ махны үн арай дэндүү байна. Сүүлийн 2 жил ерөөсөө нөөцийн мах. Нэгдүгээр ерөөсөө олдохгүй байгаа. Хоёрдугаар нөөцийн мах нь ерөөсөө хөрцгөөс муу гадна махны үн бүр асар 35 бишээ 40 орчод байгаа. Тэгээ яг марчтайхаа гар дээр өчтөр орооны тэр зургтын мэдээгээр ярихад 13 мянгаар орж ирж байгаа юм бол бидний гар дээр 40 мянга орж ирэхээр хэд нуглаас орж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ махны үнийн асуудлыг бүр шийдвэртэйхэн шиг зорилттайхан шиг та нэг анхаарал тавиад өгөөч. Ерөөсөө монголчуудын чинь гол хэрэглээд махас шүү дээ. Махны үн бол юм бүхний үн бас. Ерөөсөө монголчуудын гол хэрэглээ махаар эдгээр өнөөдөр тэжигдэж явдаг байхгүй юу. Энэ гурил бодоо бол дагаад гэсээ тэргүй үн өсөд байгаа. Тэрвээ махны үн боох юм бол эдгээр бууна гэж би нэгдүгээр боддог. Хоёрдугаар таны хэрэгжүүлж байгаа бүх ажлыг ингээ аюул дэмждэг байхгүй. Хамгийн гол нь танаас нэг ганцхан гоох юм байна. Та тэр хийж байгаа ажлынхаа үр дүнг хэрэгжүүлэлт биелэлтийг маш сайн та яг үнэхээр биелж үгдгийг өөрөө шалгаж ивэл яадаг юм. Танд ямар нэгэн худаа мэдээлэл ирж гэнэ, үнэн мэдээлэл ирж гэнэ үү тийм ээ. Тэрийг бодиттой үр дүн болгочихвол бас боломжтой юм биш үү? Өчигдөр холбогдох байгууллагуудыг дуудаад мэдээллүүдийг авсан.
Тэгээ би өнөөдөр бас энэ яг Дэнжи мянга дээр махны үн ямар байна гээд ард түмэнтэйгээ бас уулзъя гэж ирж байгаа маа. Тэгээ ер нь бол одоо бид нар чинь мах хямд байх үед махыг нөөцлөөд бага орлоготой иргэдтэй энэ махыг чинь одоо их өндөр үнэтэйгээр биш худалдаалахыг л эрхэмлж ирсэн бодлоготой шүү дээ. Манай стратегийн хүнс байхгүй. Тэрнээс биш нөгөө бусад зах зээлийн зарчмаар нь сул хайж бас мэдээж болохгүй. Тийм учраас энэ махны үнээс чинь шалтгаалаад энэ үнийн өсөд төөрөгдөд байна. Тэгээ ард түмний амьдрал донд орж бас одоо энэ ахуй амьдралтай танилцж одоо бас холбоо шийдвэр гаргахыг яваад байгаа маа. Тэгээ 50000 тонныг нийслэл дээр нөөцлсөн юм байна. Гэтэл 2500 одоо гарцсан хүртлөө нэг сар үлдчихвэл 2500. Яагаад Дэнжи мангаас махаа нөөцлөд байгаа юм? Төврийн мал дээр үед төврийн малыг оруулж ирээд махаа нөөцлөдөг байсан шүү дээ. Тэгсэн чинь сая танд ярьж байгаа тэр нэг залуу ярьж байдаг шүү дээ. Фестер бид нар харсан. Танд тэгж хэлж ирсэн шүү дээ. Дэнжи мангаас махаа нөөцлөдөг гинэ. Дэнжи мангаас махаа нөөцлөж байгаа 2 жилийн өмнө би энэ Дэнжи хойд Дэнжи махын ийм контейнероос мах авахд өрцсөн байсан тийм үү? Тэр өрцсөн махнаас аваад нөөцлөж яваад бид нар ямар ч ашиг байхгүй. Тэдэрт ашигтай ш тийм ээ. Тэгэхээр та энэ зохицолтойг аюу зөв хийгээд өгөх. Өнөөдөр холбогд харга хэмжээнүүдийг авнаа. Баярлалаа. Энэ хүчаагийн хоол бэлтгэдэг монголчууд Хаана? бид нар чинь Монгол улс монголчин нэгж ийм амьдралд байгаагүй шүү дээ. Энэ 126 дууйрчин байх шүү. Одоо хараа та нарын махны үн хар, талхны үн хар, архины үн хар. Одоо игээд бид нар амьдрахд хэцүү шүү дээ. Тэтгэврийг сүүлчийн 5 жилээр тогтоог ажигсан 300-аас дээш гардаггүй. Ийм хэцүү амьдрал бид нэр. Та хэд тэтгэвэр хэд авч байна? Би нэг 300-гаар тогтоосон одоо нэг 680 авахтай гот. Тэгээд нэг хоног мах авна гэхгүй хэцүү шүү дээ амьдрал. Тэгээ би олон жил тэтгэвэр Энэ авсан. дууйрчтыг та нар энэ худалдаахээс Монголын дууйрчтыг ягаад ингэж өмөрөд байгаа. Өмөрж байгаа юм байхгүй би уул хяналтын байгууллагуудыг бас өнөөдөр дуудаж уулзаж энэ ажлыг шахна. За ойлголоо. Тий. Би одоо Энэ холбогд шунхар энэ захын энэ махны энэ малчид яг одоо энэ чанжнерт мах өгөхгүйгээр малчид өөрөө махан зараад тэгээд өсгөн үн бага тэр хамаахгүй. бид нар өстө 50000 тонн махыг нөөцлөөд 15000 төгрөгөөр мах гэж ираас гарсан. 15000 төгрөгөөр үхрийн махыг зарна шүү гэж тохиролцсон. Тэгсэн 2500 тонн үхрийн мах нөөцлсөн тэр нөөцлсөн мах одоо хаана байгаа вэ гэдэг асуудал үүсчихсэн. Энэ чи бүгд л өөрчд. Энэ хоёр зах Дэнжи мянган зах эднэр чинь хужаан нартайг хутгалчихсан дууйрч. Монголын хүүхэн хужаан нартай. Ганган хүүхэн, ганга авган нар. Хоньны махан хужаан нар. Тэгээ бид нар чи одоо Монголд амьдрах ирэхгүй болчихсон шүү дээ. Ойлголоо. За сайн байна уу? Сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? За худалдаа 8-д ажгүй юу? За сайн байна. За. За мах ямар үнэтэй байна? 22500. За. Худалдаа 8 хэр байна? Яг ер нь бол орж ирэлт бол жоохон бага. Бид нар ч мах нөөцлөөд уг нь 13000 төгрөгөөр арилжааны банкудаа болоод хүүгийн татаас өгөөд шийдсэн. Би одоо 2500 тонн нөөцөлсөн мах хаана байна вэ гэдэг асуултыг би асууад байна. Яг бага орлоготой иргэддээ бид нар чинь нөөцийн махаа одоо хүргэх гэж мах нөөцөлсөн шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд хомсдол үүсчээд байна гэдэг. Тэгээ 30 гаруй үхрийн мах 30 гарчаа чи одоо чи ард түмэн яаж амьдрах вэ Энэ гэдэг. бол жижиглэнгийн үнэлтэй тэр чинь бол одоо бол ингээд ер нь бөөний жижиглэнгийн ингээд харсан Тий, тий, хоёр өөр тий. Өөр байна байна, шүү дээ. Тэгээ жижиглэнгийн үнийг ерөнхийдөө яриад байна. Ингээд гулуузаараа ингээд Гоо их чингсэн байхгүй. Бид нар үхрийн мах дээр арилжааны банкудтай. За ингээ аймаг орнууд 21 аймаг нийслэл чинь гэрээ хийгээд хүүгийн татаас нь шийдээд за ингээд 15000 төгрөгт одоо үхрийн махыг та нар нөөцлсөн махыг цаашаа зарна шүү. Бэлтгэхийн нийлүүлэх зардал багтаагаад 4 сар дахиад 3000 төгрөг нэмсэн ба 18. Одоо ингээд дийлхээ болчихлоо шүү. Тийм учраас одоо энэ дээр нэг тодорхой арга хэмжээнүүд авч нөхцөл байдалтай танилцах ёстой л гэж зорж байгаа маа. Ер нь бол ийм л дээ миний бодлоор бол нөгөө
Нодлон нам ер нь бол намар бол махны ханш ундаг Тий, шүү. тэр үед нөөцөлдөг. 7 сараас хойш тий. Тэгээ 9-10 сар мах сарцаад ирэхээр нөөцлөж эхэлдэг шүү дээ тий. Гэхдээ нодлонгийн байдлаар бол энэ мах чинь ингээд огцон өссөн. Тэр юутай холбоотой байсан гэвэл ерөөсөө энд орж ирсэн махнуудыг нөгөө олон мачтын зах гэсэн бий болсон шүү дээ. Маш олон зах бий болсон шүү дээ. Бараг хүн болгонд тэр хашаа ороотой болгонд тэндээ байрлуулж ингэжсэн. Тэрнээс чи энэ захтай төвлөрчсэн зүйлүүдийг чинь талын нэг тараагаад ингээ аваа явуулсан чинь нөгөө мах маань ингээд өндөр өссөн байхгүй юу. Тэгээ тэр өндөр байсаар агаад энэ одоо яг нөөцийн мах бэлтгэлж гисэн ясан мөн дээр бас өндөр бэлдсэн. Өөртөө аягүй өндөр бэлдэж байгаа байхгүй юу. Зах зээл дээрээс тий энэ жилийн үед бол тийм. Өмнө нь бол доктортой байсан шүү дээ. Тэгээ огцом нэмэгдсэн шалтгаан бол ерөөсөө энэ олон зах дээрээс нь ингээд орон нутагт чинь одоо маш олон бойнод байна шүү дээ. Тэр бойнод чинь бод тэгээд ерөөсөө тэр чигээрээ ингээд тэндээ явж хураагаад нөгөө наашаа орж ирэх урсгалуудыг ингээд таагаад байгаа учраас эндээ өмсдөл нь үүсэн. За би ямар ч нөхцөл байдалтай танилцаад өнөөдөр бас шийдвэр гаргана. Баярлалаа гэж. Гэрийнхээ гадаа. Одоо энэ шиг ороод ирчихээ нөгөө Энэ нөгөө хүнсний батлагдсан хуульчийн хизээ хэрэгжиж эхэлсэн хууль уу? Нөгөө яамдууд хариуцахгүйгээр нийслэл орон нутаг өөрөө 23 оных тий. За тэр хуулиар хэрэгж танаа яам хариуцгаа болоод аймаг орон нутаг өөрсдөө хариуцаа гэж. За сайн байна уу? За. Чи сайн байна уу? Худалдаа 8-ад ажгүй юу гэж. За махны үн ямар үнэтэй байна? За адууны мах уу? Сул нь 18,000 уу? тий аймаг Адууны мах 17 18,000. За сайн байцгаана уу? За сайн байна уу? За худалдаа 8 сайн уу? Сайн байна. За. Одоохондоо махбуулсан. Махгүй байна. Мах аюул ховроо. Тийм үү. Нөөцийн мах ер нь одоо ингээд зарим цэгүүдээр бид баг нийслэл 600 цэг баг шүү. Тэгээ цэгүүдээр явж үзье. Яагаад одоо 2500 тонн нөөцсөн мах гараагүй. Нэг сар үлдээд байгаа. Яагаад ингээд хомсд үсээд байна. Нөөцийн мах ер нь харин тийм. Одоо ингээд зарим цэгүүдээр нийслэл 600 мах зардаг шүү. Цэгүүдээр явж үзье. Яагаад одоо 2500 тонн хэдтэй байна үхрийн мах гараагүй. Нэг сар үлдээд байгаа. Сайн байна уу гэж. За. Яриа сайн мэдгүй. Зүгээр ярьж өгөө. Зүгээр. За худалдаа 8 сайн уу? Өнөөдөр ерөөсөө мах зүүхгүй байна. Хэдтэй байна? Одоо бүр дээд нь 26 доллар биш. Сайн байна уу гэж. Жижиг үхрээ. Одоо яриа. За сайн байна уу? Худалдаа 8 сайн. Манай Сүхбаатар дүүрэг. Би юу? Тэ. Өөрөөс бүчинтэй дүү. Тэгээ манай дүүргийнх юм биш үү? Тийм. Намайг сонгосон биш үү? Тэгсэн шүү дээ уг нь. Харин одоо тойргоороо ажиллаж байна. Тий, тэгээ яг хуу бас ерөнхий сайдаар ажиллаж байгаагийн хувьд махны үн бол одоо юм бүхний үн болцсон. Өөрөөс бүчинтэй дүү. Энд ч одоо 30 гараад өдөр явчлаа. Та одоо хэд цул мах? Одоо энэ дагсан шүү дээ уг нь. За. Үн хэд ажиллаж байна? Оо. Энэ одоо нөгөө ажиллаж байгаагийн хувьд. Тэглгүй байгаа юм. Тэгээд одоо энэ дан хоёрны цаг 8 сая 48. Боёо ингээд энэ мах одоо нөгөө сайн муу чанараасаа болоод орж ийн. Тий. Тэгээд одоо энэ 26-27-д орсон үхрийн гоёнууд бүтнээрээ одоо нэг үхэр авахд 8 сая маяг болж шүү дээ. Тэгээд бид нар ингээд бид нар ч одоо 9-10 сард англиад махны үн хямд баг. Тий, 9-10 сард махны үн хямд баг чинь бид нар жил болгон махаа нөөцлөдөг. Хаа сэрний цол нь 32. Баг урттай иргэдээ одоо тэр нөөцийн махаараа л одоо дэмждэг шүү дээ. Үнэхээр хөдөөнийх нь Энэ жил чинь уг нь нэг 60 тэрбум төгрөг гаргаад одоо 7 сараас хямдрал. Арчааны банкудаас зээл аваад татаас нь 6 тэрбум өгсөн юм байна. Тэгээд тэгсэн чинь 5,000 тонныг энэ жил нөөцлжээ. Тэгээ одоо нөөцийн мах яагаад ингээ хомсдчихвоо гэдэг л ийм л асуултыг асуугаад байгаа юм байна. Одоо 1 сар үлдлээ шүү дээ. 1 сар. Тэгээ одоо ард иргэдийн зуруун дээр энэ үнийн өсөлт бол маш өндөр тусч байна.
Тэрээс ч гэсэн 1000 тонныг энэ жил нөөцлж байна. Тэгээ одоо нөөцийн марх яагаад ингэ хомсдож байгаа гэдэг л ийм л асуудал асууад байгаа. Одоо нэг сар үлдэх шүү дээ. Нэг сар. Одоо ард иргэдийн уран дээр энэ үний өсөлт маш өндөр төрж байна. бид нар ч гэсэн авахгүй байх хэцүү, авахаар бас хэцүү. Тэгээ бас юм хүндэлтэй бид нар ингээд та өглөө хэдээс сууд 8 саяар аваад аминдаа л ингээд цэвэрлээд авчаад ингээд тэрнийх нь 8 сая одоо бид 7 сар 50,000 цаас. Гэхдээ мэдээж мачтын экспортыг бол бүрэн дэмжих ёстой. Бид манай засгийн газар тийм л бодлоготой ажиллаж байгаа. А гол нь энэ нөгөө энэ аймаг орон нутаг өөрөө бага орлоготой иргэдэд нөөцлсөн махаараа одоо дэмжиж бодлого явах ёстой болохоос биш юу гэдэг малчид тийм махны үнийг тогтоодог бидэд буруу бодлого. Одоо уг манай монголчууд ч нөгөө нийч гэж юм. Ингээд 10 11 сар бичээ сайхан аваад тэгээд бид нар эцгээд хавар мах жиг хавагддаг. Тэгэхээр чинь тийм махны үнийг ч одоо их сайн мэдгүй. Тэгээд мачтайг ядраас ингэдэг штеп. Одоо уг манай монголчууд ч нөгөө нийч гэж юм. Тэгээд 10 11 сар бичээ сайхан аваад нөгөө ичээ хямдхан байх аваад тэгээд хавар мах 4 сар жиг хавагддаг. Тэгэхээр чинь ичээ авчвал ингээд одоо 2 сар үлдэх биднээс ингэж авч байгаа. Тэгээ сайхан ич рүүгээ ороод ингээд хийдээд тэгээд хотлоосоо тэгж танаар ингээд баярлалаа. нөгөө ичээ хямдхан байхад нь аваад идээд эхлэн Сайн байна уу? 4 сар болгон манай нөгөө ич сайхан аварж гин үү? Аа Чингэлтэй иргэн үү? 17 дугаар. Оо тийм шүү дээ. Тэгвэл манай сонгогч. Таны сонгогч Тийм шүү дээ. Бага би өнөөдөр анхны улс үнийг яг нөхцөл байдал дээр ямар байна гэдгийг бол танилцуулж явж байгаа. Тийм шүү дээ. Тэгвэл манай сонгогч Махны үн бол юм бүхний л үн шүү дээ. Тийм ч маань мах харилээ. Би энэ дээр цог гарах хэмжээнүүдийг авна. Тийм бодлоготой л явж байна. Бид нар чи нөгөө 9-10 сар махаа нөөцсөн шүү дээ. Тэр нөөцсөн махны 5,000 тонн нөөцсөн махны тал нь хаана байна вэ гэдгийг асуулт асуугаад. Тэгээ одоо эн чинь иргэдэйгээ нуруунд дээр энэ үний хөрөнгөлийг ингэж өөрүүлж болохгүй. бид нар чи нөгөө стратегийн хүнс баггүй. Тэгээ хэдийгээр зах зээл байж болох ч гэсэн бага орлоготой иргэдэд дэмжих чиглэлээр бид нар энэ махны үнийг хитгэн сар штэ. Барих ёстой гэдэг утгаараа аль алийг нохрохгүйгээр шийдэж ирсэн уламжлалтай стратегийн хүнс Игч тэтгэвэр хэд авч байна та? Та ямар ажил эрхэлж ирсэн? хитгэн сар Эдийн дээр шүү дээ. Тэгээ та хэдэн он тэтгэвэр гарсан? аль алийг нохрохгүйгээр шийдэж ирсэн. Тэгэхээр таны тэтгэвэр эдээс сая 400-аас бодогдсон баг та. Тэтгэвэр хэд авч байна? одоо нэмэлтээр Ямар ажил эрхэлж ирсэн? Яг нь ер нь энэ тэтгэврийн шудраг тогтолцоо гэдэг чинь юу гэхээр таны одоо нийтийн тээврийн тэтгэврт гарч байгаа хүмүүс танаас өндөр тогтоолгож байгаа. Тэрний зөрүүг л арилгах нь тэтгэврийн тогтолцоо болоход зүгээр нэмлээгээд тань дээр 10% нэмэгдэн өндөр тогтоолгосон дээр нь 10% нэмэгдэн ялгаа. Тэгээ тэтгэврийн шинжил гэж би олон жил одоо ярьж хэлж яваа та мэдж байгаа. Тэгээ одоо ерөнхий сайдаар бас ажиллаж байгаагийн хувьд энэ асуудлаа одоо шийдэхийн төлөө зүтгэж байгаа шүү. Зүгээр нэмлээгээд тань дээр 10% нэмэгдэн ажиллаж байгаагийн хувьд энэ асуудлаас таны төлөө биднээс ийм сантустэй зөвхөн хийж өгөндөө одоо хоолсон дээр тулсан гэж дотор нь олдгоо байцтай идея байхгүй. За ойлголоо. Баярлалаа. Байхгүй нэг цувтаа нэг газар очоод авна 45 мянга. Ийм л байна. Дангун дээр байгаа. За сайн байцгаана уу? Манай дандаа. Энэ чинь манай дандаа дүүргээ иргэд шүү дээ. Сонгогч. Игч сайн байц та. Та эдгээр хороо. Хаана амьдарч байгаа? Чингэлтэй юу? Сүхбаатар уу? Одоос ирж байгаа юм. Би нөгөө сонгуулийн үеэр Чингэлтэй Сүхбаатараас сонгогдсон учраас нөгөө зөндөө уулзалт хийжсэн шүү дээ. сайн байц та. Та эдгээр хороо. Тийм баха. Тэгээд та намайг сонгосон байна. Би харин тийм. Би нөгөө сонгуулийн үеэр Чингэлтэй Одоо ерөнхий сайдаар ажиллаж байгаа. Одоо бас тодорхой арга хэмжээнүүдийг авахгүй бол ард түмний ах байна хүнд байна.
Одоо ингээд ганц сарын асуудал байна шүү дээ. Тэр махны үн дээр нэг тодорхой арга хэмжээ авахгүй бол энэ их хүнд тусчих шиг байна. Та өглөөний 4-өөс хойш сууж байна уу? Сарын асуудал байна шүү дээ. Тэр махны үнэ Та одоо ястаа хүрээ мах. Тий. Тэр өнөөдөр ястаа 30 мянга дөрөв сар сууж байна. бүгдээ бид нар чинь 4 жоохон өргөд орж ирж байгаа шүү дээ. Тэгээд ороо. Тий. Янз бүр л байна. Бид нар бол жил болгоно нэг чи ер нь жилд нэг өмнө жил хэд байсан? Нөөцсөн мах. Одоо хэдэд барья гэж ах гэрээ хэлсэн гэсэн. Тэгээ 15 6 бол мэдхгүй. Энэ жилийнх нь бол 13 15 барина гээд. Тэгээд нөгөө нөөцөж байгаа компаниуд нь албаглалд ороод бас нэлээд асуудалтай байгаа юм билээ. А Украин мах бол одоо 1000 тонн байна гэж. Хэдэд За байна. биш. Гэрээ хэлсэн. Би 15 6 бол мэдхгүй. Энэ жилийнх нь бол 13 15 барина гээд. Хаана? Тэгээд нөгөө нөөцөж байгаа компаниуд нь албаглалд Яасан байна уу? бас нэлээд асуудалтай байгаа. Цагаан аварч байна. А Украин мах Тэний гар. одоо За сайн байна уу? За цагаан аварч байна уу? Одлоо 8 сайн биз дээ. За гэж баярлалаа. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Ажил тавдаг саахан уу? За гэж. За манай дүүргийнх үү? За аль дүүргийнх? Бас манай дүүрэг. За одлоо таагүй сайн байна уу гэж. Яг хичээж байна. Гэхдээ энэ махны үн ард түмэд маш өндөр тусч байна. Жил болгон бид нар мах нөөцөж жогоод ингээд энэ хаврын хэдэн сарыг давж гардаг байсан. Тэгсэн чинь энэ жил нөөцөлсөн махны тал нь хаана байна вэ гэдээ би яваад байна. Бодлого буруу байна гэсэн. Орон нутаг бодлого буруу хийж чинь. Ард түмэн өнөөдөр энэ 30-аас дээш мянгаар зарагдж байгаа энийг дээлэхгүй шүү дээ. Айлгүй. Яг үнэнгээ хэлэхэд нэг албан яамд үнэхээр Шас дэш мянгаар зарж байгаа. Энийг дээлэхгүй шүү дээ. өөр ажил байна. Бас одоо мөнгөтэй нэг арай гайгуусууд 5 ил махад авч байна. 500 грамм махад авч байгаа ч гэдэг байгаа шүү дээ. Монгол шүү. Өнөөдөр яг үнэнгээ хэлэхэд нэг ард түмний амьд үнэхээр хүндээ шүү. За гिचтэй гар авчих. Залуу хүн байна минь. Бас нэг За баярлалаа. Баярлалаа. зүгээр дээ нэг бодлогыг арай бас үзэн. За баярлалаа. За сайн байцгаана уу? За ихснэрээ сайн байна уу? Би сонгон За. хараад манайхаас гарсан байгаа амжилт үсэ. Цагаан аварж гин үү? Уншсан уу? За. Баярлалаа гэж. За. Ихснэрээ сайн байна уу? За. За баярлалаа. Цагаан аварч гин үү? За сайн байна уу? Сайн байна уу? Оо за. Сайн байна. Тантай улсан дээр нэг 2-3 үг хэлэх гэсэн маань махны талаар. За хуучин социализм үед бол аймаг болгонд мах бэлтгэлийн контор гэж байдаг гэсэн. Тэрийг аймаг болгон өөртөө махаа бэлдээд тэгээ улс нь авдаг гэсэн. Хоёрт бол туурчид бол энэ махыг бэлтгэдэг гэсэн шүү дээ. Хотоос одоо ингээд аймагудаас ингээд туувар тууж ирээд тэр нарангийн дэжээс намар бол битүү малчд байдаг гэсэн шүү дээ. Энийг дахиж сэргээмээр байна. Одоо нэгэн хот руу мал оруулах юм чин дээр эмээлт эсвэл эмээлтэн дээр хязгаар бүр том зойр байгуулад энэ туурчдынхаа малчдынхаа туурчдын хуучин уламжлалаа сэргээмээр байна. Ингүүл бол махны үн хашаа арай л бас нэг өөр байх болов гэж би бодоод байгаа юм. Тэр аймаг болгонд мах бэлтгэлийн контор гэж хуучин дээрүүд байсан шүү дээ. Социализм үед тэрийг бас сэргээмээр байна гэж нэг хоёр юм танд уламжилж хэлэх гээд байна. Таныг одоо залуу ус төрж бодвол сайн дэмжиж яддаг шүү залуучууд бид нар. За баярлалаа. Та энийг нэг анхаарал таваад хичээгээд нэг ажил хий болгоорой. Сайн уу? Сайн байна та. Манай хүнсүтэй аж ахуй сайд Идэр бат тий. За би энд юутайгаа танилцчих яв нь. Тэгжээ. За. Энэ нөхцөл байдлаа танилцъя. Нөхцөл байдлаа. Манайхан ч одоо махны үнэл гэл мах гэд дандаа мах иддэг усуд чинь махныхаа үнийг л яриад явж штэ чинь. Одоо өндөр байна. Юу хөдөө энэ сая энэ одоо ноднонгоос ихтэй нэг малчтын гар дээрээс мах олгодог чинь ерөөсөө махны аншийг өндөр болгочиход байгаа юм шүү. Тийм ээ сайда.
Захтай нөгөө малчны зах гэдэг сайн байна уу? Малчны нөгөө зах гэдэг юм гарч ирээд энэ Дэнжимэрийн шонгор дээр зарчсан махны чинь хамгийн муу төвж аваачаад тэнд аваачаад яг гар дээр нь иржсэн тийм болно биш байгаа байхгүй. Нэг босон болоогүй энэ олон захыг боловчвол яа гэм бэ? Тийм үстэй. Өнөөдөр одоо би сая мах авах гэдэг Дэнжимэрээр яваад би 2 сарын тэтгэврийн зээлийг аваад сая хэдэн төгрөгтөөр би 611 мянгаар би мах аваад бараа өөлөх шахаж байна. Би уйлсан бараг. Би Монгол хүн, би амьд явах хэрэгтэй. Би өвс идэж уусаа уухгүй шүү дээ. Тийм үстэй. Яагаад энэ махан ингээд хаанаас үүсч вэ? Энэ их үн хаанаас гараадгүй их үүсвэрийн олол тоо. Цаад нөгөө эзний оол гэдэг шиг. Энэ яагаад анх 10 хэдэн мянга, 8 мянга, 9 мянга байсан бах юунаас болоод үүсч вэ? Та нар ямар ч уг үндсийг олоогүй ээжиж юм нэмэгдээд тэр ганцхан манайхалт нэмэгдэхгүй байна гэдээ ингээд солиороо явж явах тийм шаардлага байхгүй шүү дээ. Өнөөдөр ядарч штэ өгчүүлж би сая нэггээр яваад харахад орж ирээд мах идэв 24 23 гэхээр бүр ингээд өвчийгээд хөөх аймтай бараг л одоо яана би нэг ганцхан юм өрөөд мах дийлэхгүй мэн нэг ганц юу авчин тэр та нар байна штэ өөр хөөхөд энэ хөгчүүлээ хайрл Монгол улсын чинь өнөөдөр та нар 120 сургуультай их хурлд гараад ингээд тансаглаад яваад идэх тэр алтан халдвар зуугаад төрсөн юм шиг хүмүүс чинь өнөөдөр энэ олон хөгчүүлийнхаа хүчин тэр сайхан бий болгож өгсөн юм дээр үлдчихэд яагаад үлсгээд байгаа юм? Яагаад биднийг ядраагаад байгаа? Яагаад өнөөдөр би улсад ажил тийш өчтөө болов төрүүлж өсгчээд би өнөөдөр мах авах гээд уйлаа явж байгаа хэрэгтэй иргий. Та нар өнөөдөр 24 мянгаар ингээд энэ дээр ард ирдээ зарч чадсан юм бол гадаад руу мах гардаг тэрийг 70 80 мянгаар зараач. Өндөр доллараар зараач. Ягаад Монгол улс чинь гадагшаага ингээд экспортлж дандаа импортоор ингээд юм авч идэг тийм балаарцсан тийм газар юм. Одоо хүмүүсийг төөрөгдөлд оруулах гад энэ мах экспортлсноос болж махны үн өссөн гэж ярьж байгаа. Энэ бол худлаа. Ягаад гэж ерөөсөө өмнөх жилийн оны үетэй харьцуулахад 1500 тонн экспортлт нэмэгдсэн байгаа юм. За. Тэрэн дээр байна штэ. Ихэнх нь адуу. Тэрнээс үш үхрийн мах тэгвэл тэр экспортлоос өссөн юм. Тийм байхгүй. Тэрэн дээр бол одоо худлаа гэдгийг нь одоо бас ойлгох ёстой. Энэ хүмүүс энэ манай энэ төрийн албаныхан ч би хэлээд тийм байхгүй. Яагаад бид нар чинь те нүүдлийн соёл иргэншилтэй. Ийм ард түмэн. Бид нар 9-10 сард махаа нөөцлөөд. За одоо манай иргэд хэлж байна. Одоо ичээ бэлтгэв. Ингээд хаврыг давдаг байсан. Тийм учраас нийслэл 21 аймаг тусдаа махаа нөөцлөөд тэр нөөцлсөн махаараа энэ хаврыг давхад ард иргэдээ энэ ачааг үүрүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр 5 өмнө жилд 8000 тонныг нөөцөлж исэн байна. Нийслэл хот. Гэтэл энэ жил 5000 тонныг нөөцөлсөн. Тэгээд 5000 тонныг нөөцлөхөд 60 тэрбум төгрөгөөр банкудаа зээл байгуулад татаасыг нь төрөөс өгөөд тэгээд байна штэ. Тухайн үедээ 15000 төгрөгөөр үхрийн махыг худалдаанд гаргана шүү гэдэг тохиролцоог 9 компанитай хийсэн байна. Гэтэл тэр 9 компани өнөөдөр 2500 орчим тонны нөөцлсөн махаа гаргасан. Үлдсэн 2500 хайцсан. Нэгэн сар үлдээд шүү дээ. Нөөцлсөн мах гаргахад. Яагаад ингэ ард иргэдэд бодохгүй байгаа юм бэ л гэдэг. Би өчтөр ийм шаардлагатай байна. Би одоо бүр шаардлагатай бол энэ одоо нэг иргэн 216 сая төгрөгөөр мах авсан байж. Нэг иргэн нөөцлсөн махыг шүү дээ. Тэгэхээр энэ нийслэл дээр энэ 21 аймаг чи яагаад энэ менежментээ хийхгүй байгаа юм бэ? Ард иргэдэд боддгоо юм бэ? 4 сард 3000 төгрөгөөр үхрийн махны үнийг дахиж нэмэгдүүлж 9 компаниг дэмжсэн байна. Энэ 9 компани хоёр нь байна шүү дээ. Хоорондоо хамааралт нэг хүний компани. Энэ бол бүр арай хэмжээнээсээ хэтэрсэн. Тэгэхээр тэр нөөцөө махаа болчвол яа дээ? Ерөөсөө тэр махаа голуузаар нь сайхан бэлдээл, сайхан зойронд хадгалж агаад тэр нөөцөө мах авч би идэж үзчихсэн. 5 хил мах авахд 2 хил гарan 2 хил нь яс гарч ийсэн. Тэрүүгээр чи би яах вэ? Тэрний чи гайгүй сайхны нэ штэ энэ одоо ганц манц одоо ресторант чи бүр ингээд таньдаг хүнээс дараад авчихсан. За нөөцийн мах ирүүд тэрийг бид нар авна шүү. Өө та боддоо. Тэр нөгөө нөөцийн махыг чинь төрөөс бэлдээд бага орлоготой иргэдэд дэмжиж гисэн махыг чинь нэг иргэн 216 сая төгрөгөөр авчаад шүү дээ. Тэгээ одоо энэ зөв бодлого юм уу? Тэгэхээр энэ нийслэл 21 аймаг одоо ямар аймагт асуудал вэ? Одоо бол аймагуд бол хэвийн үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. 4-5 аймагуд бэлтгэсэн. Хэвийн үйл ажиллагаа. Аймаг орон нутгийн бодлогын асуудал. Тэгэхээр би хичээнгэн одоо манай хүн сүдэ аж ахуй сайд явж байна. Тодорхой энэ хэдэн сарыг бид нар махан дээр бол тодорхой татаас өгж давнаа. Тэгж үн буулгана. Тэгэхгүй бол энэ хаврын саруудыг дийлэхгүй. Бид нар чинь нөгөө шатхууныг сая Оросын холбооны улстай хэлцээр хийж арай гэж нэг юм
үнийг өсөхгүй барьлаа шүү дээ. Тэг хүнээс хамааралтай юмаа тохироод ирээд бариад байхад өөрөөс хамааралтай маха барьж чадахгүй. Тэг ард иргэдэг яаж амьдрэх гэдэг юм бэ? Би энэ 21 аймгийн дарга нарт энэ нийслэлийн даргад бүгдэнд нь би одоо хариуцлагатай би яриа гэж бодож байна. Махнаас гадна мах гэдэг чинь нэгдүгээр, хоёрдугаар хурил гэж юм бэ. Одоо хөдөө аж ахуй гэдэг ингээл одоо яаж ийна дэмжиж ийн гэж явхад хөдөө ингээл яваад харахад нэг ч тэр улаан будааг чинь тарьсан тэр таанаас авсан тэр мөнгөөр улаан будаа тарьсан тэр аж ахуй байдгүй юм билий. Дандаа арабус гэдэг одоо нөгөө тос гаргадаг тэр их явсан тэр дэмжиж тусламж чи хаа яагаад буцаад Монголдо ирээд ард түмэндээ одоо нэг шуудаа 65 мянга. Хүч нэг хоньны мадуу бараг 800 мянган төгрөгч бид өхөр авч иддэг байдаг шүү дээ. Тэгж одоо Монголынхаа байж та танад ганц хэлэхэд миний дөө мах гурил хоёрын барь. Яг хэмж байгаа барь. Монголчууд маха идээд лавшаага хийж идээд үхээгүй өдий хүртэл явхад хүн Монголын ард түмэн өлсөж явах бол сүрэн шүү. Одоо өлсөж гуйсан хүмүүс танад түр ард ирэхтэй байж түр байдیں۔ Төрөгүй ард иргэдгүй төр гэж байхгүй мэдв. Тийм учраас та нар өнөөдөр ерөөсөө хүнсэл барь. Өөлтөв бусдын шалтгаан тийм нөгөө төсөл зам харгуу инээ тэр зам дээр чи хүн гүгээд тэр дээр чи зам дээр чи баян тасах хүмүүс машина бариад явхад хоол идээд өлсөн гуйрсан хүн чи явж чадахгүй. Тийм учраас би одоо би нийслэлийн даргад бол асар гомдолтой байгаа. Яагаад тэгэхээр өнөөдөр ард түмний амьдрал ийм байхад зүр зүгээр байсан боржуур сольж явсан. Би энэ нөхөрт хариуцлага тооцноо. Сайн байна уу? Миний залуу үеийн төлөөл одоо нэг дандаа хөвгшин эгчнэр юм ярьж байна л да. Одоо энэ махны үн ингээд мэдээж өсөөд хэцүү байгаа. Тэгэхээр нөгөө хөвгшчүүж болох байгаа юм шиг тий. Тэгэхэд бид нар бас нэг залуу хүмүүс аав гэртээ нэг олон хөвгттэй ч тий. Маха идэхгүй. За тэгэхээр маха дагаад нөгөө хүнс ногоон томсчдаг. Хүүхдүүдэд битмилэг юм өгмөр гэдэг те бас л тэр хүрэлцээ байна. Бид нарын цалин юмхгүй юм чинь анхныхан үнийг сайхан бодлого бариад өгөөч. Таныг энд ирээд ингээд ард түмний хадунд явж байгаа үнэхээр баярлж байна. Харин хамгийн гол энийг цаашдаа ингээд ажил хэрэг болгоод өгөөч. Тийм үнэхээр би махны асуудал дээрээс нь над хүнсний ногоо байна. Эдгээр асуудлууд дээр бол би хүнсүтэй аж ахуйн сайд хамт явж байна. Би сайдад тодорхой үүрэг өгөөд манай засгийн газар өөрөө энэ асуудлаа барьж шийднэ. Намар одоо ингээд гоё ингээд нөгөө манай орон нутгийн чирээ гоё ногооны ингээд захна ингээд гоё гаргадаг штэ шинэ ногоо гаргадаг штэ. Тэгээ ялгаагүй нөгөө үнэн Монголд үйлдвэрсэн болохоор үнэн өндөр болчиход идэг байхгүй. Бид нар хямдхны намыг гэхээр одоо хятадын ч юм уу аль муу юм хэрэглэх гэдэг юм л да. Гэтэл бид нар хүүхдүүдэд нэг хүнс одоо витамин авахд гэхэд үнэтэй юм чинь ногооноос урамлаасаа витамин авъя гингүүт махнаас ялгаагүй бас үнэтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ би бодож байгаа мах их өсрөн болоод байна уу? Ямар ч гэсэн үнийн өсөлт бол махнаас үүсэх хэрэгтэй байгаа юм шүү дээ. Махны үн бол бүх юмний үн. Тийм. Та одоо энэ чинь бензин шатхуунаас хомслоос болоод хүнд саруудыг давлаа. Гэхдээ бид нар Оросын холбооны улстай хэд яриа хэлцэр хийсний үр дүнд 100% шатхуунаа импортлж авдаг улсын хувьд үнийг барьсан. Одоо эх сараас бол би та бүхэнд шатхуун бензиний үн тодорхой хэмжээнд буурна. Ийм хэлцээр хийсэн. Гэтэл яагаад хүнээс хамааралтай асуудлаа засгийн газар бариад яваад байхад орон нутаг ингээ гал алдаад иргэдийнхээ нуруунд дээр махны үнийг 30 гаруй мянга болгочоод байгаа юм би бол асар эмзэг хандж байгаа. Ерөөсөө сая их чилж шít. Ер нь иргэдгүй төр гэж байхгүй шүү. Иргэдээ сонсдгүй төр гэж байхгүй. Тэгээ одоо өмнөхөө яа гэж махныхаа үнийг яа гэж хүнсний ногооныхоо үнийг яа гэж өнөөдөр зүгээр нэг юм боржуур сольдог. Нэг юм зам барьдаг ийм хот боллоо. Одоо би иргэдэл бодсон ажил юм. Надад тийм агаарын том төсөл ярихгүй би ард түмний амьдралаа бод. За баярлалаа дагаад хэрэгжүүлээ. Энэ Улсын их хурлын гишүүн энэ сайдсан мөнх сайхны энэ хүч чухал гэдэг компани миний өнөөдөр өмчлөх хийхэд тасгаад би одоо энэ хадалт миний өмчлийн газар байдаг юм л да. Яг энэ хашаан дотор эднийх миний одоо газрыг тойруулж хашаагаа хийчээд цаагуур нь ингээд хашаагаа хийчээд би одоо 2001 оноос хойш ингээд хууль шүүхэн байгууллагаар яваад тодорхой хэмжээнд одоо миний газрыг өмчлөх эрхийг маань тогтоогоод шүүхэнгээ явж байгаа. Би одоо захиргааны нэгэн шүүхээр өөрийнхөө газрыг одоо өмчлөдөг гэдгээ тогтоолгоцсон. Тэгсэн чинь одоо ингээд одоогоор миний газар чөлөөж өгөхгүй ийм асуудал ингээд байж байна. Гэтэл энэ Улсын их хурлын гишүүн гэдэг чинь өнөөдөр хууль санаачлах эрхтэй те хууль санаачлж байгаа ийм хүн байж одоо иргэнийхээ ингээд эрхийг
зөрчөөд өмчлөх хэрэгт нь халдаад байж байгаа энэ улсын хурлын гишүүнд анхаарал өгөөч. Би улсын хурлын гишүүн мөнх сайхантай уулзах гад цайдын одоо тэр эрүүл мэндийн яамны гадаа очих гэж удаа үзсэн. Намайг бүр хүлээж авч уулзаагүй. Тэгээ худалдаж авъя гэж хэлдэггүй. Энэ газраас маань өчнөө олон сая төгрөгийн ашиг орлого олоод авчихсан. Тэгсэн хэрнээс огт миний газрыг ингээд чөлөөлж өгөхгүй, бүр худалдаж авах одоо санал байхгүй. Зүгээр л одоо тий эрх мэдэл өөрийнхөө одоо юу гэдгийг давуу талаа ашиглаж одоо авах санаатай. Тэгээ одоо энэ компани бол яг үнийг хэлэхэд махны үнийг хөргөж байгаа асуудал нь одоо энэ хойдлын зогсоолууд дээр 50-аас миний олж мэдсэн юугаар бол 50-аас бараг 150 мянган төгрөгийн орчим зогсоолоо хийдэг. Тэрийг нь би одоо иргэний иргэн шүүхээр ингээд бүр тогтоолчихсон. Тасалбараа яаж өгдөг вэ гэхлээр бүр ингээд 20 мянган төгрөгийн тасалбарыг ингээд тэ 3-аар нь 60 мянган төгрөг болгоод өгчдөг. И баримт хүнд өгдөггүй. Өнөөдөр одоо энэ орсон бүх машинууд гарахдаа и баримт авдаггүй. Ийм компани энд өнөөдөр ингээд байж байна. Улсын хурлын гишүүний компани гэдэг энэ хүнийг та анхаарал өгөөч. Би үнэхээр энэ хохироод явж байна. Өөрийнхөө одоо ингээд цаг хугацаа, мөнгө санхүү бүх юмараа би энэ хүнээс олж хохирж байна. Би өнөөдөр таныг лайв хийж байгааг чинь хараад би бүр үнэхээр бүр хороолт явж байгаа наашаага яарад ирсэн юм аа. Тэгээд та надад яг саяныхаа саналаа бичээд өгчөгдөөгөө. Тий. Манай талаа. Би өөртөө бүр тэр өөртөө нь уулзахад бүр үнэхээр чадсан. Манай энэ зөвлөх юугаа өгч би тэгээд хэлье за. Би уулзах. Ойлголоо энд тэгээ хэлчих за. Сайн байна уу? Сайн байна. Тавтаа сайхан да. За сайхан орж байна. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Авийн гар бариад байгаа. За сайн байна уу? За сайн байна өгч. За тавтаа сайхан уу? За сайн уу? Сайхан орж байна уу? Сайхан да. За сайн байна уу? Баярлалаа. Тэс манай дандаа сонгогч нар. Ой за сайн байна уу? За ор. За тийм. Би энэ хүчин сонгогч 18 настай 48 хүртэл байж байгаа. Би одоо махны энэ өсөлтийн талаар яах вэ? Ярих юм болов уу гэсэн хараад ярьж ярих нэг ондоо юм яриад байна. Тэгээд миний бодлоор бол энэ нөгөө мачтын зах гэдэг амар их гараад. Тэгээд нөгөө мачтын зах нэрийтлээ нөгөө улсууд чи өглөө ирж ичээ жоох юм орж ирэхээр хаврын зэгтэр очиж байгаа. Өсгөж одоо ингэж аваад улаацдаг өсгөж аваад тэгээд одоо энэ чинь өсөө. Намар бид нар чинь нөөцлөөд хавар нь ингээд яг барай явдаг байхгүй юу? Ханшаа бас ингээ барай явдаг. Тэгсэн чинь одоо нөөц юм ах байхгүй. Намар одоо бүгд нөөц юм ах 2500 тонн нөөц юм ах байна. Тэр хаана байна гэж би хайгаа яваад байна. 2500 тонн мах нөөцлсөн мах байгаа. Тэр хаана вэ? Тэр 9 компаниудын агуулгыг нь очиж эсвэл нийслэл очиж энэ агуулгуудаас тэр 2500 тонн махыг гаргаж ирэх хэрэгтэй. Их хэмжээний одоо мах тэр авдаг тэр улсууд байдаг. Бид нар бол одоо яг энэ хүчин шонхор дээрээ лангуун дээрээ л одоо ингээд ажиллаад амьдраа. Бид нар тэр зохих арга хэмжээнүүдийг аавна. Тий. Та одоо тэгээд яг тэр улсуудад байнгын одоо хөдөө орон нутгаа цацар зарж байгаа нэрийдлэр энэ хаадын чулуу хаадын юу байдгийг одоо энэ газруудад байнгын өглөө ирэл нөгөө махын болоостад нэмээд идэг олон газар тараад байдаг нэг ийм юм болоод байгаа шүү гэдэг бас яг одод байдлууд яг ийм байгаа. Ойлголоо би. Тэгээд бид нар мах өссөн гэдэг ажиллаа хийхгүй байгаа гэсэн нь ажиллахаас өөр замгүй өчнөө бас сургууль мургуулыг өгдөгтэй учраас тэгээд ажиллаад адилхан энэтэй хөл зэрэгцүүлээд байж байгаа. Тэрнээс энэ ч мах зарж байгаа хүмүүс өсгөөд ингэж байгаа. Тэр бол бид ойлгож байгаа. Та нар тийм үнэтэй мах зарах хүмүүс иргэдэд зарах ч гэсэн хүнд л байгаа. Сая удаагч нар хэлж байна. 500 грамаар мах аваад байж байгаа хүмүүсийг чи харахад зарж байгаа өндөө хүртэл. Тийм шүү дээ. Ийм би мах нэг кг мах чиг 30 мянган доллар болчихно. Тийм. Шүүх юу вэ? Ер нь нодлонгийн байдлаар бид нар яг мах өсөх шалтгаан бол яг энэ олон энэ замбраагүй зах зээл юугүй замбраагүй захныг зэх байхгүй юу. Одоо энэ махчдын зах гэж байгаа. Энэ эрүүл ах манай өгчөж чанхар лабораторид эрүүл мэндийн лабораторид бидний авсан махыг дээж нь аваад бид нар дээж нь аваад шинжилсэн дараа бид нар зардаг. Бид нар ч өөрсдөө энэ зохиолын бүтээн зардаг жижигдэг шинжилгээтэй. Бид нар эрүүл лабораторигүй эрүүл ахын зардаг хангаагүй орчин дандаа юмаа зардаг. Тэр гадаад задгаад талбай нэр шороод ямар шуган нөхцөл зарж байсан та нар зургатаар хэлүүлсэн мэдчихэж байгаа тийм. Энэ
засамраагүй зарсан. А энэ нодлон маш их махууд ингээ манай захраа төлөж ордог байсан шүү дээ. Тэр үед мах мундаг байсан. Одоо ингээ шулааны мах гэсэн чинь англилтай шүү дээ. Шулааны мах нэг англилтай. А дуун зэргийн бас нэг англи хүнтэй. Дараа нь хаад хамгийн сайн мах чанартай махаа бас нэг англилтай. Англидаг байсан махыг англихгүйгээр малчин захсаар авчиж авчих байхгүй. Энэ 7-8 ястан хамаагүй шууд жижиг. Одоо ингээд маш их ороод ирсэн төвлөрсөн захтаар 7-8-аас 10,000 дотор байх махыг аваачаад 14,000-аар 4,000-аар зөрүүлээд зарчаад шулаан 14,000 болчоор нөгөө дээдлийн нэгдүгээр зэргийн мах чинь дээшээ яваад 15 17 болохоос өөр арга байхгүй. Англилтай байгаа махыг англилгүй болгоод ийдсэн байхгүй малчтай. Тийм болохоор ерөөс энэ мах чинь яаж ч өөрөө ирээнбэрээ үсэж явчихж байгаа. Энэ англи гэж ерөөсөө байх. Ойлголоо. Ойлголоо. Шаардлага хангахгүй. Ийм их байна. Энэ бас энэ засамраагүй нэг. Ойлголоо. Ойлголоо. Сайн байна уу? Сагаа авч гин үү? Сагаа авч гин үү? Сайн байцгаана уу? Сайн байна. Замид сайн байна. Сайн байна уу? Сайн уу? Энийг махны тэгсэн маа. Юу яаж яг энэ махтай хүмүүсийн тэтгэврийн бид авч дийлэхгүй болж байна. Махны үнэ нэмэгдсэн. Тэгээд дагалдахын нөгөө гурил удаа хүнсний нөгөө бүгд ингээд нэмэгдээд аюу хүнд байдалтай болж байна. Энэ махны үнийг одоо юм улсаас одоо ингээд барихгүй ингээд чөлөөтэй байлгая гэдэг байгаа шүү дээ. Тэгээд ийм юм. Чөлөөтэй байлгая гэдэг нь бол мэдээж малчтын махны энэ дээр үн тогтоох бол буруу. Гэхдээ бага ордогтой иргэдэд дэмжих чиглэлээр бид нар чинь төр өөрөө мах нөөцлөх бодлого явуулаад аймагуд нийслэл энэ 9-10 сард махаа нөөцөлдөг шүү дээ. Тэр нөөцийн махыг чинь бид нар 15,000-аас дээш гаргахгүй шүү гээд тэгээд 4 сард нийслэл 3,000 төгрөгөөр нэмсэн байна. 18,000 төгрөгөөс гаргахгүйгээ тохирсон чинь мах 30,000 хүрчээд байна. Орд нөөцийн мах чинь бид нар чөлөөтэй ирээд ингээд дэлгүүртээ ороод юм уу наашаа ирээд авчдаг байсан бол одоо ерөөсөө энэ жил бод ерөөсөө би нэг ч удаа нөөцийн мах олж чадаагүй. Одоо та боддоо 5,000 тонныг энэ жил нөөцсөн чинь 2,500 тонн одоо гараагүй шүү дээ. Нийслэлийн агуулгуудаас тэгэхээр 9 компани агуулгуудаас яагаад гарахгүй вэ? Тэгээ та боддоо нэг иргэн 216 сая төгрөгөөр тэр махыг нөөцсөн махыг чинь хамгийн хямд үнээр худалдаа авчихаар та бүхэн шиг одоо ард иргэд яах юм бэ? Тэр ер нь ингээд нөгөө нэг дээр байх шиг нөгөө туурын мал олж ирээд би нэг жоохон 10 жил төгсөөд байж байгаа махнад ажиллаж байхад ингээд туурын мал олж ирээд айгүй нөөцтэй ингээд өвлжингээ бэлдэх махаа ингээд бэлдээд авчихсан тийм байдлаар тэр би эх 7 хоногоос би шийдвэр гаргана. За би махны үнийг энэ эх саруудад бол барина. Одоо өөр арга байхгүй. Энэ дээр малчтын хч гэнэ үү? Энэ нэгнийг хохироохгүйгээр төр үүргээд хариуцлага хүлээгээд барина. Тэгвэл махны үн бол үнэхээр ард иргэдийн нурууг авлаа. Би ойлгож байна. Тийм учраас би одоо зориод ирээд энд шалгалт хийж байна. Ойлгож байна гэж баярлалаа. За сайн байцгаана уу? За давтаа сайхан уу? За сайхан авч гин үү? Манай Сүхбаатарын Чингэлтэйгийнх нь үү? Тийм. Тийм ба. За. За сайн байна уу? За сайхан авч гин үү? Худалдаа 8 сайн уу? За. За махны үн ямар үнэтэй байна? 26 махтай. 26. За сайн байцгаана уу? За ингэ барьчөө. За. Сага авч гин үү? Сайн байна уу? За сайн байна. За ингэ барьчлаа. Ажил сайн уу? За. За сайн байна уу? За. За. За сага авч гин үү? Сайхан авч байна. За аль дүүргийн иргэн? Сүхбаатар дүүргийн иргэн. Манай дүүргийнх юм байна шүү дээ. Тийм байна. За хоньны мах ямар үнэтэй вэ? Хоньны мах нь 25 махтай. Суул мах нь. Суул мах нь 25,000 таа. Тэгээд ерөнхийдөө ямааны мах нь болохоор 22 мянга ямааны зөвхөн намрын мах нь одоохондоо шинэ ховрын гал арай нэг мал тавтай болохоор. Баярлалаа. Яг ингэж газар дээр нь тэ хүний таньшаа ямар хөө байгааг яг үзэж байгаа. Тэгээ би одоо энэ махан дээр тодорхой арга хэмжээ авахгүй бол
Үнэхээр одоо ард түмний амьдралд хүн дээр тусч байна. Тэрийг ялангуяа энэ те онгоц амьдралтай яг өөрсдөө жижиг дунд бизнес эрхэлж байгаа цайны газар ресторанууд дээр нэлээд хүн тусч байгаа. Махан хэдэнтэй айгүй үнэтэй өндөр үнэтэй болохоор тэгээ нөө махан арай жоохон ховор байгаа болохоор за ойлголоо. За сайн байцгаана уу. За сайн байцгаана уу. Танаа гараа ирч. За саага авч гин үү. За сайн байна уу. Саага авч гин үү. За ямар үнэтэй байна ханьны мах? 25,000. За ямар нэмах ус зарж байгаа вэ? 22. За баярлалаа. За сайн байна. сайн байна уу? За удлаа 8 сайн мэдээ. Саага аварч гин үү? Саага аварч гин үү? Саага уу ажил сайн уу? Сайн байна. За сайн байцгаана уу? Саагаар урч. Би одоо гэлигээд. За сайн байна. Саага аварч гин үү? Сайн байна уу гэх. За тавтаа саах нөө. За. Савдаг сар. За манай дүүргийн иргэн үү та? Тий. Тэмгэлтэй. За махны үүнийг үнэтэй. Махалж яг үнэтэй. Хард ингэж яг үнэтэй. Та хэдэн жил ажиллаж байна? Би 15 6 жил ажиллаж байна. 15 6. Өглөөний 3 4-гээд ирчихэж байна. Тий. Ирчихэж байна уу те? Мөрөөгөл. Нөөцийн махны ер нь олдоц ямар вэ? Нөөцийн махны олдоц муутай шүү дээ. Энд би гайхаад байгаа. Энэ жил чи бидний 5,000 тоног нөөцөлсөн. Тэгсэн 2,500 нь гаргаагүй байгаа. Тэгээ одоо нэгэн сар үлдээд байхад гардггүй. Тэгээ ард иргэдийн амьдрал дээр махны үн чинь маш өндөр тусаад байдаг. Одоо ийм махны үн өндөр байхад бол цалин хэдээр нэмэж дийлэхгүй шүү дээ. Мөний өсөлтийг цалин тэтгэвэрч одоо хаанчгүй л авах. Харин би одоо тэтгэвэр дээр ажиллаж байгаа гэж. Би түүнээс гадна энэ үний өсөлт дээр ялангуяа махчин өөрөө нөгөө юм Монгол хүн чинь ер нь махаараа л амьдрдаг. Бүх юмны үн чинь мах. Бензин шатгууны их харин хэдэн сар барьсан. Оросдоо нэг хэлцээр хийж. Тэгээ одоо махаа нэг энэ хэд ихний одоо нэг сарын асуудал шүү дээ. Тий. Харин тий айгу болчихно. Тэгэхээр энэ их сард бас нэг төрөөс тодорхой дэмжлэг өгөөд бид нар одоо бас нэг давж гарах бодлого гаргаж байна. Дээрээс нь энэ агуулгууд байгаа нөөцийн махуудыг одоо гаргах хэрэгтэй. Тал нь одоо 1 сар үлчээд гарахгүй байгаа дээр би бас нөөц байгаа юм тий. Гэхдээ 2,500 тонн нөөц. Тэгээ гардггүй. Харин одоо гарахгүй байгаад нь би нэг нэлээд шалгалт явуулнаа. Жижиг тэр хоны шин 4% гараад өгөхөд 100,000 одоо 4-ний 1 нь тэгээ ард түмний хэцүү байгаад. За хэд хоног иднээлгээд ингэж байгаа байхгүй юу? Харин тий. За баярлалаа. За тань сайн сайхан үсэ гэж. За сайн байна уу? За. Сага аварж байна да. Та хэдэн жил ажиллаж байгаа? За өглөө 4-гээд. Ер нь нөөцийн махны олдоц ямар байна? Нөөцийн мах олдоц юусоо байхгүй байна шүү дээ. Энэ жил нөөцийн мах нөөц гэж юусоо олигтой юм гараагүй. Өмнө жил 8,000-ыг нөөцөлж, энэ жил 5,000 тонны нөөцсөн юм уу? Тэгсэн чинь одоо 2,500 тонн нөөцийн мах хаана байна вэ гэж би хайж байна. Харин тийм тэрийг өстө тэр нэг хүн 216 сая төгрөгөөр авцсан байна. Ингэж иргэдэд дэмжиж болохгүй л дээ. Харин тийм угаасаа наа чи угаасаа яг тийм болоод байна. Тэрнээс нөөцлсөн мах зах гэх юм бол энэ дээр ерөөсөө гарч ирэхгүй. Харилцааны банкудаа зээл аваад тэр компаниудад 9 компанид 6% хүүгийн татаас өгсөн. Тэгээ гэрээ ихтэй 15,000 төгрөгөөр бэлтгэн нийлүүлсний дараа худалдаанд гаргана гэж тохирсон. Гэтэл өнөөдөр тэр нь 30 гарсан. Тохиролцсноор. Өөрөөгөө өөртөө наад чи шаал бодлоо. Хэрвээ тэр тохирсондоо хөрсөн бол энэ ч мах идэх хэрэгтэй байхгүй ш. Уу харин тий. Тэр ерөөсөө гарч ирээгүй тэр хологт хуусуудаа нээсэн дэр. Хэн аваад хэн дараад байна? Ёстой тэр нөгөө нэг мөнгө өгч авч байгаа усудаас л асуусан. Би одоо тэднэрээс асууна. Хариуцлагатай ярина гэж байна. Харин тийм. Тэгэхгүй тэгсэн байсан бол энэ ийм юм болохгүй ш. Мах ингэж үнд өрөхгүй. Ил далдах юмнууд явсан бахал гэж бодож байна. Явсан. Нэг иргэн 216 саяар мах авцсан.
Харин тийм дампуу. Таньдаг нүрийнхаа бараг. Одоо энэ бол харин тийм ээ. Тэгээд та нар дээр ийм ачаал үүсгэчээд сая одоо надад зарим хүмүүс хэлж шít. Ийм үнэтэй махыг иргэдэд зарах чийсэн надад эвгүй байна. Харин тийм шүү дээ. Гэж. Хар өсөөгөр ирж бид нар ч бас өөрсдөө ажил хөдөлгөөр хийж байгаа амьдралаа залгуулах гэж байгаа. Тэгээд яга одоо ингээд одоо хоошоо гараад хартаа ямар ч мах байхгүй. Тэгээд нөөцөө мах гарч байгаа гэдэг би нөөцөө мах энэ жил ерөөсө хараагүй. Өөдөө ийм л байгаа. Газрууд байдаг юм уу гэхээс мэдгүй. Энийг та мэдэн те. Энийг 21 аймагт байна шүү дээ. Бараг 21 аймаг махаа нөөцлөөд үнэ барьж чадчих. Нийслэл хотод хүн амын талан амьдарч хахад ингэж иргэдээ ингэж ачаа өрүүлж болохгүй л дээ. Тий, ойлголоо. Чи энэ жил нөгөө нөөцлсөн гэдэг байгаа улсууд ч хотлоо мануфактаар ер нь бол та шалгал ихэд асууж. Би шалгана. Дээрээс нь хоёр компани нь нэг эзэнтэй байлаа. Яг тийм. Тэр байтугай юмнууд ч яа. Тийм бай. Тэгээ тэрний юу буруу зургийг нь манайс үлдээ. Би тэрний учрыг олно. Та нар яаж олох вэ? Би л олно. Тийм шүү дээ. Тийм. Би эх 7 хоногт учрыг олж тодорхой дэмжлэг үзүүлнэ. Энэ үн буулгах ажлыг. За баярлалаа. За баярлалаа. Ингээ явж байгаа бас талархаж. Баярлалаа. За сайн байна уу? Ингээ өсч. За сайн байна. За нөөцийн махны олдоц ямар байна? Өмнө жил ямар байсан? Өмнө жил гайгүй байсан шүү дээ. Энэ жил чинь аюу хөө байсан шүү дээ. Аюу үнэтэй байна. Авах цаг юм уу шүү дээ. Өлөө ороо очихсан. Энэ чинь 5017 гэсэн тий. 5017 тонн мах нөөцөлчөөд сал 2500 тонны нөөцийн мах гараагүй байхад олдоц муу байна. Яага гарахгүй нь гэдэг дээр эргэлзээд байна. Тэгээ энд ингээ хамаг ачаа өөрүүлчих. Хаанаас ч асуусан нөөцийн мах олдоц байхгүй гэдэг ингээ яриад. Угаасаа байхгүй энд орж ирэх байгаа шүү дээ. Нам цам ичижэл олж авч. Өмнө жил бол ямар байсан? Өмнө жил энэ цагаас хамаагүй. Өмнө жил 8000 тонн байсан. Энэ жил 5000 болгоцсон. Тэгснэ 2500 тонн мах нөөцийн мах одоо гараагүй байна. 8-9 компанигаар. Тэр мах нь хайцсан. Тэр мах хайцсныг би олж илрүүлнэ. Энд нэг өөр юм байна. Нэг иргэн 216 сая төгрөгөөр худалж авсан байж. Нөөцийн махыг юу гэсэн үг өдөрч одоо 9 компани нь 60 тэрбум төгрөгөөр хүүгийн татаас авчиад ингэж байхгүй. Ингээд ард иргэдийнх нь уран Хэвс цагаас муугаас тийм үү? Тийм байна. Зохион байгуулалт муу байна. Зохион байгуулалт байхгүй. Би энэ дээр тодорхой арга хэмжээ авна. Хэмжлэг үзье. Баярлалаа. Хотоогоос хэдэргийн үнэхээр юм гаргаж байгаа юм шүү. Хэм гаргаж байгаа юм шүү. Экспорт өсөж байгаа юм алга байна гинэ. 1500 тонн өмнөх оноос илүү экспорт хийсэн. Бараг адууны махны экспорт хийгдсэн юм байна. Үхэр биш. Үхэр баш баг. Харин сайн байна уу? Цаахаа. Хан хоёроо бичгүү. За тэг. Таавал одоо цаавч. Таавал одоо хүн махны үн мэдчихлээ шүү. Мэдчихл байсан. Амьдрал дээр ирээд танилцж байна. Хоёроо нэг мэт. Гэхдээ миний цаанаас авч байгаа хэд юм байна. Одоо энэ махыг амархан хэвэнд нь оруулж байна. Гэтэл өнөөдөр маш олон жижиг дунд бизнес хоолны газар дэлгүүрүүд бүгд хаагдчихэв. Тэрнийг авч байгаа хүмүүс нь тодорхой гадных. Тэгэхээр дараа жил ихэд энэ эмэгтэйчүүд бараг энэ чинь зогсохгүй юм. Нөгөө байраа солих гэдэг шүү дээ. Хүн өөрчлөгдөд улс маань үлдэх гэдэг. Тэгэхээр бид нар өөрсдөө жижиг дунд бизнесээ хамгаалмаар. Эмэгтэй Монгол эмэгтэй хүн хийж чадах ажлыг тэнд нь үлдээх хэрэгтэй. Жижиг дунд бизнес руу гадных нь оруулмааргүй. Ялангуяа энэ лангууд, дэлгүүр, хоолны газар эднэр л ойртуулмааргүй. Тэр нэг цензуур тавьчмаар. Тэгвэл бид нар бас олон хүн ажилтаа үлдээмээр. Яг өнөөдөр Монголоос бүх хүний гарга нь виз өгнөгөө тааж үлдэх бүгдээр гарах гэдэг шүү дээ. Ийм аюул хэрэгтэй. Гадаадад бид нар виз Австралиас ирсэн. Гадаадад бидний 40 мянган залуу хэдэн зуугаар явж байна. Бид нар тэнцээ яг сайхан ажил хийгээд болж байна. Гэтэл манай бүх боломж нь байдаг. Энэ сайхнуудыг бид нар эзэн болж чадахгүй. Эцэг өвгдийн үгийг мартаад удаа болгоч. Өнөөдөр энэ шуналтай болцоо сүүлийн 10 гаруй жил төр байсан энэ шуналтай дарга нарыг бид нар тэжээхийн тулд энэ төрсөн бол тааглаа шүү дээ. Тийм болооч бид нар энэ нутагт эзэн гэдэг ярьсан чинь үгүй юм байна. Өвдөд таныг тойроод байгаа энэ шуналтай дарга нарыг тэжээх тэрийг яаж мөнгөний авч ирэх вэ бид нарыг торгож чинь татвараар дарамтлж бүх бизнес дампуулж тэдний нэг нь бий.
Та миний сая засгаас барьсан татварын хуулийг сонссон уу? Сонссон. Тэр бол ингээд би цалингийн доод хэмжээг хөвний орлогын хадмтаас тэглэе гэж байна. Тэр нөөц төлөгчийн босхийг 400 саяд болгоё гэж байна. Юу гэхээр 400 саяас доош орлоготой бол нөөц төлөгч биш ээ гэж байна. Би одоо та нарын талаар яа. Тий. Тэгээ яг таны нөгөө энэ жидүү эрхлэгч нар дээр бас 2.5 тэрбум төгрөг борлуулалтаас доош бол бас нэг ташаа хүлээж байгаа. Алга ташаа. Тэрийг л дэмжмээр байна. Олон тэрийг дэмжих нь тэр одоо ингээ эргээ харахаар та хийгээд ингээ харахаар тэр Монгол хүн зориулагдаагүй болж таараад байна. Одоо та аюул бол юм ингээ нөгөө чөлөөсөн шүү дээ. Зөвшөөрлийн гэтэл тэр чинь бид нар бүгд дампуурчгаар чинь тэнд хэн хийх вэ гэвэл нөгөө гаднаас ирсэн ман овогт тэр нөгөө соо овогт хоёр хийхээр болцоход тэрэнд зориулагдсан хууль болж хувирлаа шүү дээ. Одоо бүх хүн дампуураад одоо та ингээд өөрийнхөө хүмүүсийг ягаад гадуур хэр их олон цайны газар хэр их олон кафе баарнууд Монгол хүний нэрээр авчаад дандаа ард нь гадаадууд байна. Үгүй өөрсдөө бодлоод авчихсан. Та нар байр авахыг тийм байр авахын зөвшөөрч чинь объект тодтолж авахын зөвшөөрч. Та нарын гадныхын угаа байр объектыг угаасаа хуучин ш тэмж байсан л та. Үгүй тэрийг зогсоох хэрэгтэй шүү. Түрээсэлгээд тэгэл түрээсэл сууж амьдар өвөлдөө гараад яв өмчлөхгүй энэ эзэн чи өөр шүү. Чиний албанд ороо. За баярлалаа. За хичээн шүү. За би жаргалсаа юм байна. За би бол яг энэ махны талаар өдөөж хүмүүжлэх юм байна. Махны талаар сайд байна. Махны талаар өнөөдөр ч сайд. За юугаа сандаа. Юусе анханасаа бүлүүчтэй юуны цахилгааны үнэг нэмчихээ. Тэгээд бүх юм болчихчих. Цахилгааны хавныг жоохон бариад бас төрөлсгөөс юм жоохон барьчихсан бол юм. Хоёрдугаарт бол өштэй энэ ченжүүж гэдэг юм байхгүй одоо бид нарт бол өштэй хөдөөний малчид чинь мал малхгүй малчин чинь байхгүй бол тэгээ мах идэх юм байхгүй. Одоо гадаадаас энэ дээрээс юу гэж дахиад нохооны хахааны махацсан. Тэр нь чамд хүнтэй болохоор тэрлүү дайрна. Тэгээд нөгөө гений өөрчлөлт байгаа тэр өөрчлөлт нь бас бий болвол тэр яах вэ? Ийм асуудал. Хоёрдугаарт нөөцийн мах гэдэг бол тэр сайхан юм гэсэн. Сайхан төрөл би дэмжсэн. За нөөцийн мах аваад юу гэхээр дандаа ясын нөгөө юунда уутлаад хэлчихдэг. Хаагүй энэ шатаар бол шүү дээ евро хэлчихдэг. Манз тэр ч юм уу одоо хяналт болох юм чи тэрийг зарцуулаад байгаа байхгүй. Манз тэр хаагүй жоохон цул шиг хэн шатаар манз руу төрлөө өгчөө ясын уутлаад өгөөд ирдэг. Тэгээ хямдхан гэдэг. Тэгж яагаад юу яаж яагаад хөөргдүүлээд малчтын заханч байдгүй тэгээ ченжи зөвхөлцөө буруу. Энд чинь бол шүү дээ яг нэгдэл гэж яхад нэг л бишээ гэж яагаад байхгүй болсон. Бид нарыг социализмын үеийн за та нар ч гэдэг эдэ мэдхгүй гэж байгаа юу байсан. Ченжи хяналтын зөвхөлцөө байхгүй болсноос ченжи зөвхөлцөө гэдэг юусуу байхгүй бол хяналт байхгүй. Юус хяналт юм байхгүй. Тэр өвчтэй байна уу, өвөмакар тарж байна уу, тарай хийж байна уу хамаагүй. Тэр мал тарганд байж явах юм бол энэ рүү хийгээд зарж яадаг. Тэрний тогтолцоо хяналтын тогтолцоог бол ченжи тогтолцоог бол тэгээ эдгээр чинь бол ерөөсөө дураар. Ингээд дураараа явсараа яаж яах вэ? Тэр одоо тэтгэврийн хэдэн цаас нь махынхаа үнд хүрэх юм байна. Тийм үү? Тэтгэврийн мэдхаач гэдэг тэтгэврийн хэдэн цаас нь махныхаа үнд хүрэх юм байна. Хүнсний ногоо урилуудааныхаа үнд хүрэх юм байна. Урилыг бол одоо яг импортоор оруулж ирээд овоо гайгүй болгож ирсэн чи одоо бас дахиад өсөөд байна шүү дээ. Ер нь бол шүү дээ энэ махыг бол шүү дээ импортын жоохон ингээд хаачвал яах юм бэ гэсэн би бас бодлоо байгаа байхгүй жоохон хаахгүй бол эдгээр чинь одоо эвгүй гадаадын одоо хятадын ч бодлого байх юм хаахыч бодлого импорт ингээд гаргаж авч яагаад малчгүй тэгээ махчгүй хэдэн юу улсууд энэ чинь хотод хэдийн өвчүүд нь ингээд их юмгүй болно шүү. Ер нь бол бас энэ ард түмэн бол ерөнхийдөө бол ер нь босоход ер нь бас эвгүй болж байгаа шүү. Хаана ажиллаж байсан? Би өндөрөөс тэтгэл гарсан. Хаана ажиллаж байгаа? Би энэ чи Сахаа аймгийн цагаан хайрхаас зоот хийж байгаа энэ чи тэтгэвртэй болсон. Тэрнээс тэтгэвэр дээр тогтоолгосон. Би 600 хэдэн мянган төгрөг шүү. Одоо хэд авч байна? Одоо 760 хэд 769. Тий, 69 авж байгаа юу? Тий. Тэгээд тэр чинь юу яхад яг зоот хийжсэн тэр чинь юм хөөжсэн. Одоо энэ чинь ирэхдээ би 10 гаруй жил шилжиж ирээд тэгээд тэтгэвртэй болсон. Говьсонбор аймгийн Батсан баян талсамаас би тэтгэвртэй болсон. Тэгээд энэ чинь ингээ юу гэж яхад одоо тэтгэврэн ч хүрхээ байсан. Юу тэр чинь миний үед гарахтаар юм болов шүү дээ. Сүүлийн 7 жил гэж хэлээд таацсан. Тийм ээ. Тэгтэр нөгөө
доошоо унсараад 7 жилийн хүү байхгүй. Тэгэхээр чин доошоо унсараад юу сая өвтийг хэлэхэд зүгээр. Мах ногоо 28 жил улсад ажилласан төрийн албан 13 жил ажилласан. За мах ногоон дээр арга хэмжээ засгийн газраас авна. Бид нар аймаг орон нутгийн хуулиар нь байсан учраас тэгээд нөөцсөн махаа өгж байгаа бах гэж бодсон. Өнөөдөр нөөцийн мах гэж юм алга гэж. Байхгүй. Гэтэл ах та бод 2500 тонн нөөцийн мах байгаа гэдэг мэдээлэл өгч байгаа. Мэдээлэл. Өрөөнд бол тийм мэдээлэл өгöd. Бүрэн байжгүй. Та дээр нөгөө чек байхгүй. Одоо тэрийг хайна. Тэр хаана вэ? Нөгөө чек гэдэг нөгөө том гарууд чи одоо энэ чиг бол байхгүй. Баярлалаа. За ахтаг баярлалаа. Саараа саналууд хэллээ. Баярлалаа. Баярлалаа. Оо тийм үү. За сайн байна та. За би болохоор ингээд нийт олон мөржлөө. Тэгээд Монгол Улсын бас төрөлхтний гавьяатай ажилласан тийм. Манайх одоо ингээд яг дунд түвшингийн бизнесмен, дунд түвшингийн компаниуд тийм ээ. Хоёрын эрхлэлт аж ахуйн нөхөд үнэхээр хүндрэлтэй байна. Одоо жишээ нь манай нийтийн орнд гээд махны үн маш өндөр болсон. Бид нар болохоор хэрэглэгчтэй бас хамгийн чанар сайтай, гайгүй үнэтэй, хоол үйлчлэгээр үйлчлэх сонирхолтой. Тэгэхээр ингээд махны үн 30 гараад 30-д хүрээд тийм ээ. Одоо ямар хоньны махан гэхэд 26 мянга хүрээд ирэхээр бид нар нөгөө хоолойгоо үнийг өсгөх гэхээр өнөө үйлчлж байгаа хөдөлмөрчдийн үнээр эдийн засгийн хувьд чадвар бага. Тэгээ боломжийн үнэтэй одоо хоолны 20 орчим хоолны үнэтэй дунджаар байвал худалдаж авах чадвар байдаг. Тэрнээс дээш бол одоо ямар ч чадваргүй байдаг. Тэгээ хоолныхаа үнийг дагаа нэмчихээр нөгөө хүмүүс маань бас байнгын үйлчлж байгаа хүмүүстэй бол аюулгүй өндөрлөлтэй. Тэгээ гадагшаа гаргадаг махныхаа хэмжээ хязгаарыг дотооддоо байгаа энэ одоо ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд ялангуяа одоо нийт орлын газрууд, зоогийн газрууд, ресторан одоо танах чинь зарчмууд ресторантай тийм үү? Тэр зарчмууд рестораны одоо хоол үйлчлэлээ бол үнэхээр бас хүнд байгаа байхгүй цайны газар, зоогийн газар. Тэгээ Монгол хоол гэдэг юм маань үнэхээр бага. Одоо Монгол хоолыг хийж цайны газрууд руу ресторан, зоогийн газар эгийг нь хятад, солонгос одоо гадны орны хоолнууд. Тэгээ Монгол үндэсний маань энэ сайхан хоол Монгол уламжлалт эдийн умдаа маань үнэхээр л одоо хомсдож, багтаж одоо алга болж байна. Тэгэхээр энэ дээр бол онцгойлон анхаарч хоолныхоо махныхаа одоо энэ үнэн дээр дээрэс нь хоолныхоо энэ параметрал ордог одоо хүнсний ногоо одоо гурил бодлоноос онцгойлон анхаарч бол Монгол хоолчин болоод одоо ер нь харин дэлцэж штэ. Одоо ингээд хотын дүүр ресторанаар ингээд сайхан Монгол хоол ижих хоол ундууд нь алга байна. Яагаад ингэж байгаа юм бол гадны хүмүүс нь хүрээд ороод ирсэн. Жижиг дунд бизнесүүдээ ингээд бүгдийг нурааж унгааж байна. Одоо CUG7 одоо энэ юунууд болохоор том жижиг бизнесүүдээ бүгдийг унгаагаад тэгээд дээрэс нь одоо нөгөө солонгосын хөрөнгө оруулалт одоо том төлөвчүүд ийм артууд нь болохоор дунд ингээд бизнесмен, дунд шатны одоо энэ хөрөнгө худалдаа наймаа хийж байгаа бөөний төвөдөө унгаагаад ингээд одоо ерөөсөө Монголын артууд ажиллахад маш хүнд болж махны үн өндөр учраас нийтийн орны газрын ерөөсөө ажиллах. Манай мэргэжлийн өндөр ур чадвартай тоочнууд бүгд хаалга барьцсан. Нэг газар ажилладаг түрээс нь өндөр тоног төхөөрөмж нь өндөр авчраад ингээд байрлуулад ажиллахаар ерөөсөө юмаа дийлэхгүй. Тэгээд дандаа зар дээр төхөөрөмжүүдэд зарыг бөөндий одоо ажиллаж байгаад бид нэг ажиллаж чадхаа байлаа гэсэн одоо маш зарууд байж байгаа. Тэгэхээр бидэрт бол үнэхээр л одоо ард түмнийхээ төлөө энэ махныхаа үнийг бол тодорхой хэмжээгээр байрах одоо ямар арга байдгийг. Одоо би ингэж бодоод байхгүй. Одоо за мэдээж үнийг бол захиргааны аргаар барих нь буруу. Гэхдээ мах бол өөрөө стратеги үйлс. Одоо Япончууд бол одоо будаагаа тэгж үздэг шиг тэр солонгосчуудыг хэмчигээ гэдэг шиг монголчууд бол махгүйгээр амьдрахгүй. Мах ч бүх юмний үн байгаа даа шүү. Тэгэхээр бид нэр олон жил махаа нөөцлөө баг орлоготой иргэдийгээ одоо энэ ачааг үүрүүлэхгүй тул аваад гарч ирсэн уламжлалтай. Тэгэхээр бол зөв тодорхой хэмжээний арга хэмжээ авч татаас дэмжлэг өгж махныхаа үн дээр бол одоо буулгах арга хэмжээ авна. Бодлогын чанарт. Бодлогын чанарт. Дээрээс нь би уулуурхаан биржтэй адилхан энэ өдөө аж ахуй биржийг нь ажилуулж одоо зохих арга хэмжээнүүдийг авна. Хүнсний ногоон дээр ч тэр. Тэгээ хүмүүс болохоор экспортоос болсон гэдэг экспортоос болж байгаа юм байхгүй мэл. Экспорт өмнөх оны үеэс 1500 тонн нэмэгдсэн. Тэгээд нэг гадагшаа мах гараад яваад байгаа ч юм байхгүй. Тэгэхээр ерөөсөө үхрийн махыг энэ аймаг орон нутгад дотооддоо буруу зохион байгуулсан байна. Тэгээд ичээ бэлддэг шиг 9-10 сарда махаа нөөцлөө тэр нөөцсөн махаараа энэ хаврын саруудыг давдаг энэ ажлаа буу хийжээ.
Өнгөрсөн жил 8000 тонн мах одоо нөөцөлж ирсэн. Энэ жил 5000 багассан. Тэгэхээр 9 компанид өгсөн 9 компани дотор нь хоёр нь хоорондоо нэг хүний компани байна. Тэр байтугай нэг иргэн 216 сая төгрөгөөр очоо мах худалдаа авсан байна. Ингэж яаж мах нөөцөж ард түмээ дэмжих юм. Тэгэхээр энэ бол бүхэлдээ тогтолцоо бодлогын буруу ажиллаа. Яг одооны хуулиараа бол үндэсний хуулиар энийг 21 аймаг өөрөө нийслэл өөрөө шийдтий. Тэгэхээр би энэ бодлогын арга хэмжээгээ засгийн газар дээр өөрөө аваад эх 7 хоног махны үн үндэсний ногооны үнийг болгохтой дэмжлэг үзүүлнэ. Зөвхөн баярлалаа хариуцлагатай хэлье. Танд баярлалаа. За их баярлалаа. Цагаан. Өсөлтөд нэг маш их байна. Ер нь дараа нэг тусгай уулзаж бас бодлоо цаг аваад яг өөр нэг төлөвлөгөө гаргах. Манай энэ зөвлөлттэй хэлж байгаа. Баярлалаа. За бүгдэнд баярлалаа. Сайн байна уу? Тасаахан. Очрол байна. Ерөнхий сайд очрол. За баярлалаа. Сайн уу? Тасаахан уу? Сайн. Намайг таньжаа үзтээ. Манай сонгогч шүү дээ. Би ч өөрөө бас өөрөө. Тийм шүү дээ. Гişүн шүү дээ. Тий. За тасаахан уу? Танах нийслэлийн нөөцийн махыг түгээж байгаа цэгүүдийн нэг юм байна. Би тэгээд шууд зориуд ингэж буугаад байна. Дэнжи мянгаар байна. За танах нөөцийн мах ирсэн. Ирээгүй одоо сүүлийн сар болсон. Ер нь энэ жил ингээд өмнөх жилүүдэд бол түгээлт боломжийн явагддаг байсан. Энэ жил бол угаасаа би эрэлт нийлэлтэй бол хардах хэрэгтэй шүү дээ. Эрэлт нийлүүлэлт одоо эрэлт ихтэй байгаа үед би одоо цахрам нийлүүлээд байгаа юм болоо гэж бодож байгаа. Ерөөсөө дэлгүүрүүдэд түгээлт өгөхгүй байна. Тэгээ би одоо бүр өөрөө энэ дээр ингээд захиалгынхаа юм дээр одоо яагаад байгаа та нар гэрээгээ биелүүлээч нөөцсөн байх хэвээр. Нодлмол 70 сар хүртэл бид нар зарсан нөөцийн махыг. Одоо ингээд нийлүүлэхгүй. Тэгээ ямар нэгэн шалтгаан хийлээд. Тэгээ би өчигдөр татварын байгууллагынхнаар судалгаа хийсэн. Манай энэ татварын ерөнхий газрын дарга цогтнаран гэж дарга. Би баримтынхнаар бүр яг баримт хийтээ хэд байгуулаа тоон. Баримтын системээр нөгөө нөөцийн махын худалдаан дээр бас давхар хяналтыг тавиад явж байгаа. Нийт бэлтгэсэн нөгөө 5016 нөөцийн махнаас одоо өнөөдрийн байдлаар хэд худалдан борлуулагдаад байна, үлэгдэл хэд байх ёстой гэдэг байдлаар тооцоог нэмээд явж байгаа. 4 сарын 30-наар бол 5016 тооноос бол 2500 и баримтын системээр худалдан борлуулагдсан байна гэдэг юм. Борлуулалтаа дээр явж байгаа. Одоо 5 сарын 15 хүртэл нөөцийн мах бид нар хэрэглэн дээ. Энэ ч хугацаа 6 сарын 15 6 сар гэх. Өнөөдөр чинь 5 сарын 10 дахиад 1 сар үлдчихэд байгаа. Энэ 1 сар үлдчихэд байхад 5016 тонн мах нөөцөлсөн гэсэн мөртлөө 2500 тонн нь үлдсэн байна. Тэгэхээр тэр мах хаана байна вэ? Би бол тэрнийг бол зүгээр даалтаар зарсан худалдан борлуулсан. Та бодоо нэг иргэн 216 сая төгрөгөөр мах худалдаж авсан байж тээ баримт дээр. Тэр ч одоо юу гэсэн үг нэг иргэн. Тэгэхээр 9 компани дээр бид нар нөгөө энэ чинь нийтдээ нэг 54 баг те 54 гэлөө. 54 тэрбум төгрөгөөр арилжааны банкудаас зээл аваад татаast нь 6 тэрбум өгсөн. Энэ компаниуд гэрээ хийхдээ 15,000 төгрөгөөр үхрийн махыг худалдан борлуулнаа. Тэгээд байж ирсэн. Тэгээд дараа нь 4 сард нийслэл өөрөө 3,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Гэтэл махны өнөөдөр 30,000 гарч. Гэтэл яагаад өнөөдөр нөөцөлсөн махныхаа 50%-ийг нь нэгэн сар үлдээчээд байхад гаргахгүй байгаа юм бэ? Энэ зохион бол хомсд юм биш үстэй гэдэг юм болшгүй хардталтай. Тэр ард иргэдийн нуруунд дээр энэ инфляцийг ингэж хөөргөж байгаа зохион бол хомсдол үүсгэсэн байвал хууль хяналтын байгууллагаас шалгах хэмжээнд очихгүй бол та нарын энэ цэгийг чи ингэж бид нар тохиолдлоор шүү хүрээд ирлээ шүү дээ. Энэ 318 9 цэг ич 600 цэг болцсон гэж. Гэтэл яагаад танад нөөцийн мах ирэхгүй байна? Байхгүй одоо хов хоосон. Байхгүй. Тий. Нөөцийн мах дээр би анх борлуулж эхэлж байхад нь анх хийж хэлсэн. Би ч өөр эдийн засгч нэвтлэн мэрэгчлээ. Эрэлтийг одоо мэдээж хангах гэж та нар одоо нөөцийн махыг одоо бэлтгэж байгаа шүү дээ. Тэгэхээр амар сайн дураараа ямаа одоо хүмүүс ч болж өгөл өхрийн мах гэдэг эрүүл мэндтэй тий. Одоо нэг бас нэг анхаарал тавихад өхрийн махыг ирээд байна шүү дээ. Би одоо нөөцийн махын намрын болон хаврын хурал, өвлийн хурал дээр суудаг.
Тэгээ энэ юм хэлдэг. Ойлголоо. Хоёрдугаар энэ татврын байгууллага. Энэ татврын байгууллага бол илүү дарамт шахалт. Гэхдээ одоо шууд л ороод ирлээ. Баярлалаа. Оролцоотой байгаа. За өнөөдөр ингээ хүнс үдэ аж ахуй хөнгөн хөтөлбөрийн сайд Илэр бат сайд болон манай одоо татврын ерхий газрын дарга манай өрсөлдөөний төгрөгийн бид нар 3 монополийн эсрэг газрын дарга энээр нэг хөрөгч 2 хөрөгчөд манай одоо Батхүү зөвлөх манай хэрэг эрхлэлийн тэргүүндэд тэгээд дахиад цаас Батцэг дахиад гэдэг Е баримт бид бүгдээрээ ажиллаа. Манай Чингэлтэй дүүрийн татврын хэлцсэн дарга ингээд унгаан тэгээд ийм бүрэлдэхүүнтэй дэмжин мянгаар очиж ажилласан. Тэгээд өчигдөр бол махны үнийн өсөлтөд холбогдуулаад бид нар тодорхой мэдээллүүдийг сонссон. Татврын байгууллагад бол дүүр өгсөн. Яг юу болов гэдэг талаар. Тэгээ цогтнорын дарга тэр талаар бол бас надад өглөө мэдээллүүдийг бол тайлбарласан. Тэр одоо бол ямар байгаа юм бэ? Оо бүр нэмэгдээд байгаа юм чи. Нөөцийн махыг нэг 5016 тонн шатны энэ орнуудын өдөртгүүд байгаа. За цэцтрийн албаны цахим төлбөрийн баримтын системээр дамжуулаад нөөцийн махны борлуулалт дээр бол бид нар концолтыг хийж үзсэн. Тэгээд 4 сарын хүчний байдлаар бол 2500 гаруй нөөцийн мах худалдан борлуулагдсан байна гэдэг. Одоо энэ өөрчлөлт ялангуяа манай нөөцийн махны 50 орчим мөнгө 4 сарын хүчний байдлаар худалдан борлуулагдсан байна гэдэг нэг цахим төлбөрийн баримтын системээс юм дүм мэдээ. гаргасан. Өөрөө ч өчигдөр үзүүлснээр өнөөдөр өглөө үзүүлснээр бол 271 одоо тонны зөрүү тий. Бэлтгэн нийлүүлэгч 9 компани бодвол 4 сарын 30-наар бид нар нэг 2800 гаруй тонн мах худалдан борлууллаа гэх мэдээлэл нислэгсэн байлаа. Энэ мэдээ нь бол манай цахим төлбөрийн баримтын системээс гарч байгаа мэдээлэл 270 гаруй тонн. Тэгээ ингээд албыг гарч байна. Одооны хүнсний хуулиар бол аймаг орон нутаг өөрсдөө махаа одоо нөөцлөдөг. За тэгээд тухайн үед бол бензин шатхууны хомслоос болоод энэ хугацааг сунгаад 1 сарын 20 хүргэсэн юм бил. За ингээд 1 сарын 20-нд бол энэ 9 компанитай гэрээ хийгээд арилжааны банкуд та бас одоо гурвалсан гэрээ хийгээд хүүгийн татаасцыг нь 6 тэрбумыг нь шийдээд ингээд тухайн байгууллагууд тэр 9 компани бол махны үхрийн махны үнийг нэг 15,000-ад хоньыг бол 13. За та хэлчих нөөцийн мах 13,000-ад барина гэдэг. Дээрээс хэд махны үн өнөөдөр 30 гаруй мянга даваад явцсан байна. 35, 6, 7. Яа гот чи одоо яаж дөрвөл шалтгаалаад өөр. За тэгээ нийслэлийн засаг даргын тамгын газраас өгсөн мэдээлэлээр байгаа мэдээлэл ий баримтаа зурж байна. Тэгээ одоо дахиад байгуулж байгаа. Одоо би танаас хөөрхөн зураглаа. 370 гаруй цэг 600 цэг болсон гэж надад мэдээлэл өгсөн. Зүгээр ингээд дэнжин мянгаас уруудаад тэр цэгүүдийн нэг дээр нь ирээд үзэхэд нэг ч удаа нөөц юм ах ирээг байна. Одоо ингээд яг энийг зураглаач байгаа юм дээр тоог нь харахаар 5017 тонн мах нөөцлөн гэсэн мөртлөө нөөцийн мах байхгүй гэдэг чинь сар ирээ. 2500 орчим тонн мах огт болоо тий хэрэглэгдээгүй байх гэсэн тоо гараад байна шүү дээ. Тэр нэгт бол 5000 тонн мах нөөцсөн үү? Төгөөлтөйхөө хүнлүү залгана. Ерөөсөө яа дээрэс нь эсвэл 2500 тонн одоо баримтны энэ дээр хаана байна? Ингээд энийг зогоомол хомсд үүсгээд байгаа юм биш үсттэй гэдэг. Энийг одоо ингээд ийм одоо болшгүй эрсдэл байна. Надад одоо монополийн эсрэг газраас бэлгүүн дарга бол бас энэ дээр тодорхой тий бас шалгалтуудыг хийгээд зөвлөмжүүдийг өгсөн. Ийм шийдвэр гаргах шаардлагатай. За тэгэхээр одоо бүгдээрээ тэгэхээр манай өдөө аж ахуйн сайд одоо өдөө аж ахуйн сайд өөрөө энэ ажлыг одоо өнөөдрөөс гардан зохион борлуулалт байна уу яах уу ийх үү 1 сар үрдээ 5 сарын 5 6 сарын 15 хүртэл 1 сарын хугацаанд одоо бүгдээрээ энэ эрүүл ахуйн шаардлага хангасан бүх цэгүүдээр хариу өгөөрэй борлуулж байгаа махнууд дээр бичээл болоод хүнсний ногоон ямар төлхөөрийн захирал манайха өгөөж татаас дэмжлэг өгөж энэ ард иргэдийн нуруунд байгаа ачааг бууруулъя. Тэгэхээр эдгээр утсаа та бол засгийн газрын зүгээс ингэж шийдвэр. Та одоо өнөөдөр компаниудыгаа дуудаад за одоо яг энэ дээр татаас дэмжлэгээ өгөөд анх тэр бэлтгэн нийлүүлсний дараах зардал яг энэ худалдаанд гарч ирэх зардал тэр дээдлэлтээ 18,000 шүү дээ. Тэр хүртэл нь бууруулах арга хэмжээг засгийн газар одоо хүнсний ногоо мах 2 дээр авна. Тэрээс экспортоос болоогүй шүү. Өнгөрсөн оны үеэс 1500 тонн нэмэгдсэн. Тэгвэл тэр чинь үхрийн мах биш юм бэл. Адууны мах бэл. Тэгээ адууны мах бэл. Тэгэхээр экспортыг зогсоо гэдээ байгаа энэ бодлоо одоо мэдээллүүдийг зогсоох хэрэгтэй. Ийм болоогүй.
экспортоос болоод байгаа мах. А хэрвээ 2500 тонн мах үнэхээр байгаа үгүйг нь одоо би өнөөдөр очиж өрөөндөө хууль нээлттэй байгууллагуудад дуудаж уулзсан. Сэтгэл нийлүүлэгч 9 компани бол Тэгэхээр Батцэг дарга тэр хуулийн нээлттэй байгууллагуудыг дуудаад би өрөөндөө очиж өнөөдөр тэр хуулийн байгууллагуудад өөрөг яагаад энэ ажлаа хийдэг? Яагаад энэ нөөцлөсөн мах гарахгүй байна? Тэр агуулгууд нь байна уугүй гэдэг хяналт тавья. Ингээд эх 7 хоногоос авахуулаад энэ махны үүнийг буулгаа. Тэ идрүүсээ. Одоо бүх боломжоо шахуулж ажиллая. Татаас дэмжлэгээ өгье. За тэгээ ингээд одоо ажилдаа орё. Ийм л одоо үр дүн төрхөөс бидэд гарч байхгүй. За тийм учраас хуулийн байгууллагуудад би бас энэ агуулгуудаар байгаа махнуудыг шалгах хэрэгтэй. Одоо гаргаж ирэх хэрэгтэй. Энэ 1 сарын хугацаанд 2500 тонныг гаргах чинь хэрэгцээ хангана үстэй. Чи хангалттай хангаж. Тэгэхээр мал бол нэг 58 сая тоологдсон гэдээ эдгээр сайд хэлж байна. 58 сая малтай тоологдсон 60 сая гаруй малтай 3.6 сая хүн амтай монголчууд мах магныг болж болохгүй гэдэг энэ ахмадууд хэлж шít. Тэгэхээр одоо магчийн стратеги бүтээгдэхүү магчин бүх юмны үн болчиход байна. Тэгэхээр одоо бүгдээрээ энэ ард түмнийхээ нуруунд дээр байгаа энэ ачааг хөнгөлөг ажил бол төрийнхний үндсүү үүргээ. Тэгэхээр бид бол энэ махны үнийг буулгах дээр бол зөх арга хэмжээг одоо авнаа. За тэгээд одоо баг ийм билээ. 20 сая мал ядалдаг гэвэл жилд 600 мянган тонн мах байгаа байхгүй юу? Улсын хэмжээ. За хүн амын тал гэвэл 300 мянган тонн байхгүй юу нийслэлд. Тэ? 300 мянган тонн мах хэрэгцээтэй. Нэг сард 25 мянга. Бидтэй. Тэгэхээр чин бид үнэхээр одоо тэ зөх арга хэмжээнүүдийг аваад явах юм бол бидэрт бүрэн боломж олцоо байгаа. Тийм учраас одоо бүгдээрээ хурдан шуурхай ажлыг энэ хагас бүтэн сая өдрүүдэд хүнсүдэ аж ахуйн саад одоо яралтай ажилдаа ор. Одоо энийг зүгээр нийслэлийн ажил гээд орхиж болохгүй байна. Хөдөө аж ахуйн өөрөө хариуц. Давхрын ерхий газраас өгж байгаа мэдээлэл манай дэжгүй амдраа мэдээлэл орж 500 тонн одоо байгаа гэж хэлж байгаа. Давхрын ерхий газрын гараад 500 байна. 800 тонн баг. Тэр удаа та уулзсан гарч засгийн газрын юусэн шийдвэл өнөөдөр компаниудыгаа дуудаад одоо хурдан шуурхай бид одоо хугацаа алдаж болохгүй. Та өнөөдөр би сангийн сайдад өөр өгсөн. Их 3 дахьд бол үнийн өсөлтийг одоо үнийн өсөлтөд сэргийл бас тогтоол гаргаж байгаа. Тавиас би хэлсэн чинь зээлийн батлан даалтын сангийн их усрыг нэмэгдүүлээ. Их усрыг нэмэгдүүлээ. Арилжааны банкудад би сая уулзалтан дээр хэлсэн. Монгол банкны ерөнхийлөгч сонссон. Монгол банк бол батлан даалтын сангаар их усрыг шийдэх юм бол нөгөө эрсдлийн заавал байх нөөцийг бууруулад явъя гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр энэ арга хэмжээнүүдийг л одоо авъя. Хэрвээ 2500 тонн